бүлээ хайрлах нь бүхий л сайн сайхны эхлэл. За Монгол сэрхүү өглөө хөтөлбөр байна. Цааш бүрхлэн хөрж байна. Өнөөдөр бидний зочноор Монгол судлаач Цолон гэрлэгч байна. Оролцож байгаа. Одоо өнөөдрөөс хойш ерөөсөө цувралаар явъя гэдэг хөрсөн байгаа тийм ээ. Үзэгчдийн хүсэлтээр. Өнөөдрийнхөө яриаг ямар сэдвээр бүрхлүүлэх вэ? Ерөнхийдөө энэ сэдв маань өөрөө нөгөө Нострадамус зөвлөлөөр эхлээд Нострадамусын зөвлөлийг тайлж байгаа гэдэг юугаар хэлсэн болохоор зэрэг миний гол хэлсэн юм маань 2035 онд одоо Нострадамусын зөвлөлүүдийн гол учир нь гол зорилго нь бол энэ хүний төрөлхтний энэ юуг бүтцийг өөрчлөхөд зориулагдсан байна гэдэг энэ дээр байгаа байхгүй тий. Зөвлөлийн бичиглүүдийг судалж байгаа Нострадамус зүгээр нэг өөрчлөлтийг бус бидний амьд орчмын хорвоо ертөнцийн өөрчлөлтийг бүхэлдэн зөвнөснийг олж тогтоосон. Хэдийгээр бид өнөөдөр лойвор зайлмаг шудраг бус ёс нойрхон ертөнцид амьдарч байгаач Нострадамус энэ бүхэн өөрчлөгдөн хувь тавилан өөрийн аргаар энэ бүдийг өөрчлөнө гэж итгэлтэй өгүүлжээгээд энэ өөрчлөлт нь 2035 онд байна гэд 2035 онд энэ алтан зам болно. Энэ юу дайм болон зэвсэгтэн мөргөлд огт үгүй болж өвдмөр сонхоо удирдагч орнд ухаадаг шудраг хүмүүс ирэх юм байна гэсэн. Энэ зөвнөл одоо 2035 ойрхон болсон тий. Тэгээд энэ гинт нэг өдөр ирчихгүй тий. Яаж ч батсан. Тэгэхээр зэрэг заавал хэн нэг ямар нэг эхлэлтэй өрнөлттэй байна. Тэгэхээр энэний эхлэл юу байх вэ гэдэг дээр нөгөө 99 оны 7 сарын 7 сард Тэнгэрээс элч бууж Монголын Чингис хааны 22 өдөр гэсэн байдаг хаа тий. 22-нд тэгээд бас тэгээд байгаа. Яг тэр дөрвөн мөртөнд 7 сард гэсэн байгаа. 22-нд гэдэг нь болохоор зэрэг тэр 1989 онд Ростовын Сальск мужийн тэнгэрт тийм 7 сарын 22 гэсэн үүлний дүрс гарсан юм байна л да. Нэлээд хэдэн дүрс тийм. Тэн дээрээс нь яг тэр дүрсийн номон дээр байдаг. Тэр дүрсээр нь бас тэр дэлхийн эрдэнэ 7 сарын 22 гэж тогтоогоод 22-нд энэ ихсэн хэлсэн тэр элчийн ирэх өдөр байх гэж үздэг юм байлаа. Тэгээ зарим үзэгчид маань бас төрөлтэй явах шиг байна. Одоо 7 их зөнч маань хэлэхдээ одоо их баатар хүн бууж ирнэ. Чингис хаан дахин амилнаа. Тэгээ морьтойгоо бууж ирнэ. Тэгээ морьтой бууж ирэхгүй гэсэн яг төрөлтэй байна. Энэ талаар нэг дэлгэрэнгүй тайлбар юм. Тэгээд энэ талаар яг энэ дахин заяа гэсэн Чингис хаан юм бэ? Тэд нар ямар шинжлэлт хүн төрөлхтний агуулж орсноор энэ алтан зам эхлэх вэ гэдэг дээр л дэлхийн судлаачд байна гэдэг ярилцлал эсэргүүцтэй тулгарсал да юу 13 дугаар зуун яриад байгаа юм. Дахиад морьтой Чингис хаан морь номсон болох гэдэг нь үгүй тий. Гол нь миний юу бол ингэж хэлж байгаа шүү дээ. 13 дугаар зууны Чингис тэрийг хэн нэг яхаас илүү те яг ямар байсныг тухайн үед нь ямар байсныг хөөгөө тодруулчих л да. Тэр үед Чингис хааны дэрэг тэнч байгаагүй учраас зэрэг те яаж хөөж олж болох вэ гэхээр зэрэг хэлсэн үгүүд нэ гэж байгаа шүү дээ те. Жишээлбэл би эрэмгийн сайнаар эзэн эс боллоо би эрх тэнгэрийн талаар эзэн боллоо би гэж хэлсэн байгаа тийм. Тэгээ эн чинь өөрөө тэр дэлхийг эзэмч гэсэн тийм хуурай газрыг бүхэлд эзэмсэн. Энэ дэлхийн эзэн болчихсон энэ хүний хэлсэн үг тийм. Тэгээд энэ дэлхийн эзэн болсон алдар нэр эд баялаг эрх мэдлийн бүр оргил төрсэн энэ хүний ямар амьдралтай байсан бэ гэвэл эсхий гэрт мэдлсэн шиг эсхий гэрт насыг үтсэн ийм энгийн амьдралтай байсан. Энэ энгийн амьдралтай хүний үжил бодол нь юу байсан юм бэ? Зорилго нь юу байсан юм бэ? Тэгэхээр зэрэг өөрийнх нь хэлсэн үг нэ шүү дээ. Миний дээр төр би төрийн дээр мөнх тэнгэр бий гэх тээ. Тэгэхээр чин зэрэг энэ дэлхийн эзэн болсон энэ их хариуцлагатай үүрэг дэлхийн энх тайван амгалан сахиулах энэ их эрхэм хариуцлагатай үүрэг миний дээр байна тий. Энийг нэр төртөө хамгаалах нь бол миний амьдралын зорилго нь болж харж штэ тий. Миний дээр төр бий гэдэг чинь энэ эрхэм нэр хүндтэй үүргийг үүрх нь миний ажил боллоо. Энэ нь бол эрх тэнгэрийн тал энэ ариун язгуурыг сахиж хамгаалах ийм том зорилготой хүн байжээ гэдэг нь энэ үгнээс нь тодорхой болж байна тий. Тийм байна. Нэг үгээр хэлэх юм бол их тийм хариуцлагыг хараа бага наснаас одоо эцэг өвдөсөл уламжлалт ирсэн хүн байна да Монгол юм. Одоо ямар ч байсан би бүхний дээр гарчлагаа сахсангүй шүү дээ. Тэгсэнгүй. Ийм том хариуцлагатай үүргийг би хүлээж авлаа тий. Тэгвэл энэ төрийг би одоо төхнүүлэхийн тулд яах вэ гэхээр зэрэг энэ юу мориноос буугаар дэлхийг эзлэх амарх юм байна. Мориноос буугаа төрийг төхнүүлэх амаргүй юм байна.
өөрөг нь хэлс үгч бас байдаг байна. Энэ өөрийнх нь хэлс үг гэдэг шүү дээ. Одоо бид нарын хүн болгоны амнаас гардаг хэд үгэн дээр л би ярих гэдэг нь л та тий. Тэгэхээр зэрэг тэр мориноос болоод дэлхийг эзлэх бол амархан байсан ба штэ. Тэгээд Мортон Баатар бууж ирэх гээд байгаа мүү гэдэг хүний өдөөс тэгвэл хэлгэнэ штэ. Энэ улсуу чи мориноос бууж тий. Дараагийн амруу ажил руу орж тий. Тэгтээ яасан бэ гэхээр зэрэг алд биеийн алжаавас алж чадахгүй, ахуй төрмөн бүү алдартахгүй, бүтэн биеийн боос авдахгүй, бүрэн ус нь бүү сандартахгүй. Алд биеийн алжаалыг амарцсан тэр зовлон зүгээр хамгийн нэг төрийн төлөө тий. Энэ улсаа гэр дэлхийн энэ хүн зам маань амгалан их байхын тулд би бол өөрийн энэ алжаа зовлонг бол ерөөсөө умарч яасан. Тийм нийгмийн том зүтгэлтэн байсан байх нь шүү дээ тий. Өндөр ухамсарлсан юм байна. Тийм маш том нийгмийн зүтгэлтэн. Тэгэхээр манай одоо Нострадамус зөнч маань 99 онд гिचгсэн байдаг. Энэ 99 онд одоо төрцөн төрөөгүй тэгээд цухас дурдсан нэг цусны албан нэг дахин төрсөн гэхээсээ илүү ингэсэн ажилласан гэх юм. Тэнгэрээс аимшиг илж бууж Монголын Чингис хааныг дахин зайлгоно гэсэн тэр Оросуудын орчуулад гаргасан тэр барууныхны хийсэн киноны дүрсийг өгж ийсэн байгаа шүү дээ. Тэр дээр бол аимшиг гэдэг чинь үгний алдаанаас болоо те энэрл нэгүсийн элч ирэх байсныг гэ те тэгэхээр миний хувьд юу яасан баг үгний алдаа гэж орчуулгын алдаа баг тийм энэ үгний энэ цэг нь энд байснаас болоод ингэж ганц энэ үгнээс болоод аимшиг гэж буруу орчуулаа те энэ буруу орчуулгаасаа болоод ийм аюултай юм болох нэ гэсэн буруу төрөгдөлд хүмүүс явжээ гэдэг юу одоо энэ хүмүүс чинь 2035 орохоос үнэхээр тийм алтан зуун гайхамшигтай эрнэдийг Нострадамус зөвгөнсөн хамгийн гол нь тэр хүртэл ийм аимшигтай юм болно гэдгийг бас зөвгөнсөн те тэр ёсоор бүх юм болсон тэг аюулын өмнө тулаад ирсэн 2000 дахиад энэ баялагын ёроол харагдсан те бүх аюул ингээ 2035 оноос өмнө нэрэл тэр өөрсөлд ирэхгүй бол сүйрэл ирэхэд ойрхон болчихсон те ийм байдал дээрээс нөгөө нэг дөрвөн мөртэй чинь бид нар дахиж судлаад энд юу болчих вэ гэдгийг судлаад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр манайх ч гэсэн те 99 оны 7 сард ямар их хүлээлттэй байлаа Эрдэмтэн төдүүгээ хүртэл дал сонинан гаргаад энэ нэг хамгийн тэргүүнд нь тавьж ясан хичээтэй. Ингэж хүлээлттэй байсан хүмүүс 99 оны 7 сар Чингис ирээгүй юм чинь өөр ямар өдөр байх вэ гэж төрөгдөд явшлгүйгээр 99 оны 7 сард юу болж вэ гэдэг дээрээ эргээд нугацтай хараасаа гэж миний гол асууад байгаа байхгүй юу? Тэгээд тэр үед юу болсон бэ гэхээр зэрэг Монголын 9-р богд Монголд заларч Эртний Лүндэнгийн дагуу Эрдэнэзуу хуйдад цагийн хүрдний номлолоо номлосон өдөр нь тэр 1999 оны 7 сарын 22. Тэгээд энэс өмнө бол нөгөө 8 дугаар богд таал усны дараа туул ажилтны тонол богд анзаалнаа. Дараагийн дүр нь хэзээ вэ гэдгийг туул ажил гэсэн байсан бол энэ нь тэр нөгөө Нострадамусын зөвлөлтөд давхцаад тэгээд 9 дугаар богдын заларсантай давхцаад ингээ 8 дугаар богдын лүндэнтэй давхцаад ийм болчихсон. Энэ дээр Эрдэмтэн мэрэгдэм дахиад анхааруул те. Дахин заягдсан Чингис гэдгийг ган тэгвэл бид нар 13 дугаар зууны Чингис ямар байж вэ? 13 дугаар зууны монголчууд ямар байж вэ? Энэ дээр анхаараа. Эндээс нөгөө нэг дэлхийн эрдэмтдийн манайхаас өсөж төлөөгээд байгаа юм гараад ирэх юм биш үү гэдэг санаа байна. За их үзэгчтэй бид Монгол сэрх хөглөглөмөр байна. Цааш үргэлжлэн хөрж байна. Тэгээд өнөөдрийнхөө зочноор энэ цуврал лекцийн одоо яриагаа ярилцлага одоо Монгол судлаач Цолон Мэрэл эгчтэй үргэлжлүүлэн хөрч байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдох хүсвэл хэсэг хугацааны дараа шууд уцаар нь холбогдож сонирхсан асуултаас асууж болох юм аа. Өнөөдөр одоо үзэгчдтэй ямар шинэ одоо мэдээг дуулах одоо тэгээд өчигдрийн хувьд бол яг энэ дээр яриа маань төгссөн. Тэгээ энийг цааш нь уул нь өргөжлүүлвэл тэгээд энэ дээр нэлээд тогтож ярил нэлээд том учир эндээс гарна л гэж бодоод байгаа юм л да. Жишээлбэл одоо тэгээд алд үеийн алжаавас алж чадахгүй ахуй төрн бүү алдартахгүй гэдэг. За тэр ахуй төрөө алдраахгүй тулд юу хийсэн байх вэ Чингис хаан тий? Тэгэхээр зэрэг ингэсэн байна. Би Баатар бөгөөс нэгэн үеийн Баатар, Бэлэг Баатар бөгөөс төмөн үеийн Баатар гэдэг. Бэлэг оюуны хөгжилд анхаарч, ганц биеийн хөгжил, бие бэлтрийн хөгжил биш юм байна. Бэлэг оюунаа бид нар гайхамшигтай хөгжүүлж чадах юм бол төмөн үеийн Баатар болох юм байна гэх тий. Тэгээд сэтгэлийн бөхөр олныг ялуу, биеийн бөхөр гагцыг ялуу. Сэтгэлийг нь дагуул бас бие нь хаадаг. Биеийг нь дагуул сэтгэлийг нь дагуул те. Сэтгэлийг нь эзэмшил бие нь хаадаг гэх те. Энэ бие сэтгэл бэлэг оюуны энэ хөгжлийг цогцоор нь хөгжүүлж байж түмэн үеийн баатруулж Монголчууд түмэн үеийн дарааш бол алдартай дурсагдж байх юм байна.
гэдэг байдал эндээс харагдаж штэ. Тэгээд энэ ард түмэн чинь мориндоо мордоод цэрэг зэвсэг болоо явчихсангүй штэ. Мориноосоо буугаад төрийн технологи төрний тулд бэлэг оюунаа хөгжүүлээ, сэтгэлийн боловсролыг олъё, бэлэг оюун сэтгэлийн боловсролд анхаарсан. Ийм цогц хөгжилд анхаарлаа хандуулсан юм болж байна. За Монгол сэрхүү өглөө төлбөр байна. Цааш үргэлжлэн хүрсээр байна. Та бүхэн бидний шууд устай холбогдож одоо энэ сэдвэр үзэл бодлоо илэрхийлэх, асууж, лавлах зүйл байл бас асуугаарай гэж хэлмээр байна. За ойлго яриаг үргэлжлүүлэх үү. За тийм. Тэгээд одоо Чингис хаан маань яасан ба штэ. Би Баатар бөгөөс нэгэн үеийн Баатар, Бэлэг Баатар бөгөөс Түмэн үеийн Баатар гэх Түмэн үеийн Баатар болохын тулд бэлэг оюуны хөгжилд анхаараад давхар сэтгэлийн бөхөр олныг ялж явгаа те. Ингээд би сэтгэл бэлэг оюуны бүх хөгжлийг цогцоор нь хөгжүүлж байсан. Ийм том нийгмийн зүтгэлтэн байсан байна. 13 дугаар зуунд эргээд бид нар эзэн богдынхаа хэлсэн үгнээс харж байхаа те. Тэгээд ганц эзэн Чингис хаан маань ийм байв уу? Ард түмэн ямар байваа гэхлээр зэрэг Сорготон бэх хатны бас нэг үг байна те. За. Дээр чин эзэн байвал чи бол дэргэд чин Чингис байвал чи эзэн 13 дугаар зууны гэсэн тийм үг байт юм байна л да. Тэгэхээр 13 дугаар зууны бүх монголчууд бүгдээрээ яг Чингис хааны адил дэлхийн эзэн гэсэн ухамсартай Чингис хааны адил бэлэг оюун сэтгэл оюуны бие сэтгэл оюуны тэр боловсролыг цогцоор нь эзэмшсэн тийм том эзэд байсан байна монголчууд гэдэг юм. Ямар гоё үг тийм ээ. Тэгэл гол нэлэх гэдэг шүү дээ. Одоо өнөөдөр Чингис тодорно гэдэг нэг хүнийг тодруулах гэдэг гол нь ш. Монголчууд юуг хөгжүүлээд дэлхийн хөгжлөөс тусгаар байж байгаа. Ямар шинжлэх ухаан технологиг нэвтрүүлээд 800 жилийн дараа гэдэг энэ тооцоолыг гаргаад өнөөдөр тэр сэрхүүгээр яг тэр цагтаанс ирээд өнөөдрийн 9 дугаар богдын айлшил энэ бүхэн энэ олон юм зэрэг давхцаад байна те. Энийн цаанууга тэр шинжлэх ухаанд нэвтэрч тэр технологиг таньж гаргаж ирээд одоо биднээс хараад байгаа тэр эрүүл хайгуулт өөрсдийнх нь мэдлэгээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бүр гайхан бишрэл нь гаргаж ирэх юмсаал гэдэг юм байгаа байхгүй. Тий. Их гоё үг байна л да. Дахиад давтаад үзэгчтэй хэлчих. Надад их таалагдлаа надад. Дээр чинь хэрвээ эзэн байвал чи бол дэргэд чинь Чингис байвал чи эзэн юм аа гэж Сорготон бэх хатны тийм үг байд юм байна. Үнэхээр л Монголд бол тэр хааны ордон гэж нэг олон хамтныг тарчлаасан тэр гяндан тийм зовлонгийн газар байсангүй шүү дээ. Нөгөө улсад болохоор тэгэхээр жишээнд монголчууд үнэхээр л тэр тулгар төрт Монголын улс гэлээдэг. Үнэхээр л яг тэр төрт улс гэж яг юу байх ёстой юм. Тэрийг л үлгэрчээгээр нь яг харуулсан л улс байх гэдэг шүү дээ. Тэгээд тэр дэлхийг амгаланд өргөхийн тулд өөрөөсөө эхлээд тэр эрхчлээ амар амгалан тэр тэгш эрх шударгаас бүх юмыг өөрөөсөө бий болгочоод үлгэрлэж зааж сургах тийм юм л хаанч мөрдөгдөг зарчим шүү дээ тий. Монголчууд тэгвэл 800 жилийн турш дэлхийн хөгжлөөс бид нар түүхээс ичиж ирдгийн гол учир нь тэр шүү дээ. Бид нар дэлхийн хөгжлөөс хоцрогсон үлгээлээдэг тий. Эргээд харъя. Тэгж ярьдаг. Тий. Эргээд харъя бидний түүхэнд тий. Тэг ичгээр юм юу байж вэ? Одооны өндөрлөгөөс эргээд харъя. 70 жилийн яг хуу барилдаар ажилчаангийн хувьсгал орж ирээд ажил хийгээгүй гэж ичдэг байсан бол тий. Тэн чинь бол дэлхийн ирээдүг бодож сэтгэж суудаг тийм том эрдэмтэн сэхэтнүүд байсан юм чинь ямар юм аяж хар ажилтнаас зурласан байгаа юм тийм биз дээ. Тэгвэл хар ажилтаа зурласнууд нь өнөөдөр ямар хөгжлийг аваад ирвэ гэдгийг л энэ цагийн 20 дугаар зууны одоо энэ 20 дугаар зууны харж болох нь шүү дээ. Дахиад нөгөө нэг ялгааг нь одоо Чингисийн монголчууд ингэж хөгжиж ирсэн бол тэгээ эдгээр чинь бас бидний нэг гол ичдэг юм байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ хиний Баабрын нүүдэл судлаар манаас авсан умар байгаа юм тий. 13 дугаар зуунаас эхлэн Лхас хүрэх Монгол мөргөчдийн тогтсон зам Утай гүмбэнд Лхас гэсэн маршруттай ба энэ замаар хөлөх Монголын баячууд асар их эд хөрөнгө алт мөнгийг тэмээнд ачиж яваад буян хийж өрн таран болгож хариуд нь ном судар бурхад огштын дүрс зураг эргүүлсэн. Энэ замаар Монголын аль зэрэг их хөрөнгө мөнгө урсан гарсныг тооцох аргагүй. Нөгөө их даанаас олсон хөрөнгийг боловсрол зарцуулсан байна шүү дээ. Нөгөө ном сумаа ном судраар сольсон байх тийм. Тийм. Нөгөө байлдаанч улсууд чинь хамгийн гол нь философичд мэрэгд улс гарч ирж байснаас бид нар ичиж ирсэн байгаа байхгүй юу. Тийм байгааз. Тэгээд энэ боловсрол чинь бас зөвхөн ламнар гэдэг чи одоо ямар мундаг боловсралтай хүмүүс үг ихлээрсэн зэрэг одоо жишээ нь тий
10 ухаанд мэрэгшсэн одоо тэр төв санскрит монгол гэж олон хэлтэй тий хамгийн л боловсралтаас одоо бол ялангуяа энэ шинэ нэрний гэгэрлийн боловсрал яригдахад бол хамгийн дээд боловсралтай байх юм уу гэдэг. Энэ дээд боловсралт хамрагдаж яснаар ингэж иччихсэн байна шүү дээ. Сая юу тэгээд хамгийн гол энэ боловсралт ядуу энэ хэний баабрын зохиолоор бас ингэж юм да. Ядуу айл хүүхдэд хийдэж шавлуулан улмаар лам болгох нь бэлэн хоолтой болох зорилго агуулж байсан бол чинэлэг давхарга болон язгууртны зүгээс элдв татвараас ангид байхын тулд лам нарын давхар руу тэмүүлэн нэгдэх сонирхол байлаа. Харц зард ялангуяа хамжлаг хүний хүүхэд нийгмийн шалтгаанаар дэвшин дээшлэх болцоог хүрээ хийд олгодог байсантай ч холбоотой. Харц зард баян ядуу ялгаагүй энэ дээд боловсролыг эзэмшиж байсан. Энэ ирээдүйн цагийг яадаг энэ цаг хугацаагаар аялдаг энэ агуу том шинжлэх ухаанд харц баян ялгаагүй бүгд хамрагдаж байсан ийм том юу мэрэгжлийн эзэн болж ирсэн энэ агуу төвжил дэвшлээс ичиж ирсэн байх нь шүү дээ сая нөгөө нэг ажилчаа ангийн хавсгал орж ирснээр тэгвэл тийм гэх мэтлэнгээр за тэгээд ингэж байгаа Чин династийн бүрэлдэхүүнд орсноор монголчуудын өдөр тутмын нүүдлийн амьдралд өөрчлөлт ороогүй боловч үе үеийн турш байлдаж довтолж ухарч байсан энэхүү хиймэрлэг ард түмний сүр сүлд үхэж эхэлжээ. Жалг болгонд болох овооны наадам гэдгээс авахулаад богдын данш шиг өргөх наадам үлдэх үе олон найр наадам хавраас намар хөвчлүүл тасрах ба түүнд монгол эрчүүд мордон урдуулан бүх барилдаж мохоо модон сумар хөдөлгөөнгөө байх харвна. Ингээд манжин заншлаар 5 гэж ургуулж эдэн гурж исэн энэхүү найр наадамж ирсийг хараад ертөнцийг морин туургаараа бөмбөрдөж байсан мөнөх Чингисийн монголчууд мөнгө гэж итгэхэд бэрх болжээ. Байлдаж хямралдаж зовж ядарч байсан тэр юунаасаа найр наадам жаргал цэнгэл болж тэр их эрх тааваараа байсан тийм дэвшилт хүрснээсээ ичж эхэлсэн байж тээ ичжсэн байж тээ. Одоо байлдаа сайхан уу бид нар ч одоо 7 сарын 1 ингээд энэ хямрал тэмцэл чинь ямар юу илээ байж боломжгүй тийм энэ хямрал тэмцлээс салаад найр цэнгэл гэдэг чинь тэр Монголын найр гэдэг чинь өөрөө юу вэ те тэр чигээрээ соёл урлагийн маш том арга хэмжээ шүү дээ хүмүүжлийн сургууль хүмүүжил ийм гоё дэвшлээсээ бас ичих хэмжээнд нөгөө нэг бидний ахмад үеийг аваачаа тавьчихсан. Энэ чигээрээ одоо манай 20 настай хүүхдүүдэд ийм хэлээд байгаа нь бас энэ төрөгдөөсөн бид нар эргэж дүүхээ хараад салъя тий хэдий болол ингэж явах вэ. Тэгээд бас ингэсэн байгаа. 18 дугаар зуун гэхэд нүүдэлчдийн мянган жилийн уламжлалтай зэр зэвсгийн үйлдвэрлэл устж огтоос үгүй болов харин оронд нь бурхан тахлын зүйл урлагч ялангуяа хүрээ хийдийн ламнар нэлээд бой болжээ. Зэвсгэлээ устгасан нь ичхэр юм болоод одоо зэвсгэлээр хөөцөлтхийг дэмжих хэрэгтэй болж байна. Тийм шүү. Тий, ингээ байдал бүх юм уруугаараа эсрэгээр эргэсэн. Тэгвэл энэ 20 дугаар зууны хөгжил гэдэг байгаа энэ юм чинь бид нар яаж хүрсэн бэ гэхлээр чинь зэрэг энүүнийг одоо жишээлбэл Баабар энд ингэсэн байгаа юм л да. Дэлхийн хамгийн догматик бус шашин гэдэг буддизмын нэг урсгал мөртөө магадгүй дэлхийн хамгийн догматик шашин болох ламаизм энэ ард түмнийг улам хоцрогдуулан ертөнцийн хөгжлөөс тусгаарлжээ. За энэ ертөнцийн хөгжил гэдэг нь юу байваа гэхлээр зэрэг одоо барууны одоо заач Ницшегийн хэлснээр авъя л да тий. Ницше одоо жишээ нь гэсэн байгаа байхгүй юу? Хүн төрлөخت өнөөдрийн олон хүний бод тогшлон сайн дээд хүчрхэг хөгжлийнхөө шат руу чиглэж байгаа юм бишээ. Дэвшил гэдэг бол зүгээр л орчин үеийн өөрөөр хэлбэл хуурамч санаа юм. Манай үеийн дундаж Европ хүн сэргэн мандлаг үеийн Европ хүнтэй харьцуулахад маш доогуур төвчн оюунтай. Хөгжил гэдэг хязгаарч араасан боловсрал төгөлдөржилт хүчин чадлын цогцол дагуулдаггүй гэдгийг энэ хүн 19-р зуунд болоод харсан байна. 14-аас 16 дугаар зууны үеийнхээсээ дор төвшөнд очичлоо манай үе. Баруун Европч улам хөгжил биш улам доошилж ясныг тэр үеийн философчид олж хараад энийгээ олж харсан чи хэлснээсээ болоод тэд нэр дандаа юу яаж ирсэн шүү дээ. Одоо чинь Цицероны хэлцүүг байгаа шүү дээ. Тий. Философч байна гэдэг бол амь насанд хамгийн халтай ажил. Энэ барууны энэ 20 дугаар зууны хөгжил гэж хэлээд байгаа энэ юм маань тэр философчдоо дандаа нийгмээс гадуурхаж цаазалж хороож амьдаар нь бүр шатааж Бруно бүр амьдаар нь шатаасан шүү дээ. Тийм нөгөө нэг юунууд нь Цицеро энэ юу цэцэн мэрэгэн философи байна гэдэг амь насанд талтай юм а гэдэг өөр юм толгойн шамд үйлчлэгдсэн. Ийм байдлаар нөгөө нэг мэрэгдэн устгаад тэгж нөгөө нэг ажлын төлөө явсан тий нөгөө нэг хамгийн гол нь эдгээр чинь дуулууртай ажилчин л бэлтгэхийн төлөө явж байгаад энэ буруу хөгжил юм байна тий ажилчин бэлтгэж байгаа. Гэтэл манайхан чинь ажилгүй байснаасаа ичээд тий гэтлүүнүүд ичиж ирсэн бол энд чинь нэгдүгээр түн
аз жаргалтай байхыг хүсдэг, аялал жуулахыг хүсдэг үү те. Одоо дэлхийн баячууд одоо ингээ сайхан аялж яана бид нар ингэхгүй байх гэдэг. Гэтэл чин тэд нар чин дэлхийн баялагийг гүйж хийчихад улсуудыг ядууруулчихад те. Энэ дэлхийг маань сүрдэрчээ тэр мөнгөөр зугааж байгаа нарт аялж байгаа нарт л нэг юмнууд явж байгаа. Гэтэл монголчууд чин өдөр тутмын ямар гайхамшигтай аялал зугаалах хийж ирсэн. Гэвч Монголын гайхамшиг тэгтээ тэрийг ярьдаг хүмүүс нь олон байгаа л да те. Тий энэний гайхамшигын учир ухаан энэ юм байна гэдэг юм руугаа орё гэх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол нэг үгээр товчхон ойлголт өгөхөд хүн гэдэг бол ер нь идэж ууснаас биш идэлж хэрглэж байгаас биш ер нь дотоод оюун зүйн бэлгээ хөгжүүлж дээрэс нь байгаль их дэлхий одоо хүн болгоно хайрлаж дээдлж явах ганц тийм ухамсар суух хэрэгтэй юм. Энэ бол үндсэн зарчим юм а гэж би ойлгол энэ зөв. Тэгээд хамгийн гол нь монголчууд 13 дугаар зуунд энэ дээр одоо энэ барууныхан болвол те энэ философчтой ерөөсөө тэгж гадуурхаж ирсэн байна шүү дээ. Тэгэхэд чинь 13 дугаар зууны монголчууд тэр бүх философчдыг чинь хар хоринд цуглуулад бүх шашныхныг яагаа те онол мэтгэлцээнээр нь аль нь илүү үнэхээр аврал аль нь хамгийн зөв хамгийн үнийг номлож тэр шалгаруултыг хийгээд тэндээс буддизмыг сонгосон. Буддизмыг сонгодгийн учир нь юу вэ гэхээр зэрэг энд бол би бурхан болно гэсэн мэрэгжил явж байдаг. Бурхан болно хамгийн авран те. Тэгвэл энэ бурхан болно гэдэг мэрэгжлийг эзэмшиж ирсэн ард түмэн 13 дугаар зуунаас 20 дугаар зууныг энэ мэрэгжлийг эзэмшиж ирж л дээ. Гэтэл барууныхан жишээ Ницше яагаад ганцаардсан бэ гэхээр зэрэг юу хүн бол бурхан болох ёстой юм а тий. Одоо чинь энд нэг юуг нь би уншчих уу. За тэгээ. За ажил хөдөлмөрийг жишээлбэл одоо манай түрүү үеийнхэн бол хөдөлмөр хүнийг бий болгосон ингээл ажил хөдөлмөрийг шүтдэг байсан бол дээр үеэсээ энэ барууны юу философчд бол эсэргүүцэж иржээ. Би дахин амьдрахыг хүсэхгүй байна. Би яаж амьдрч ирлээ? Зогсоо зайгүй хөдөлмөрлж ирсэн. Үүнээс надад ямар олз ирв гэж жишээнээс хэлжсэн байна те. Одоо энэ юуныхаа энэ барууны шинжлэх ухаанд нийгмийг судалсан шинжлэх ухаан мөн өнөөгийн хямралын гол юу нь бол энэ юу байсан юм байна? Хөдөлмөрийн тогтолцоо байсан юм байна гэдэг юмыг гаргаж ирж байна. Тэгээ одоо 20 дугаар зууны философи жишээ нь Бертран Рассел гэдэг хүн бол ажил хөдөлмөрийн ёс зүй гэдэг бол боолчлолын ёс зүй юм а. Өнөөгийн нийгэмд боолчлол хэрэггүй гэх тээ. Гэтэл өнөөдөр бид нар бол энийг бол манайд ерөөсөө тэр 39 оноос хойш л нэг 70 жил суулгасан ёс зүй шүү дээ тий. Өмнө нь бол бид нар бурхан болно гэдэг хамаг амьтны өмнө бид нар дэлхийн энэ хүн зоныг амгалан их байлгахын төлөө гэдэг асар хүндтэй үүрэг хариуцлага үүссэн. Энэ хариуцлага дээр маш хариуцлагатай энэ үүрэг дээр хариуцлагатай хандах нь монголчуудын баримталдаг ёс зүй байсан байна. Одооны ёс зүй болохоор зэрэг тэр нэг ажил олгогчийн өмнө тэр нэг даргын өмнө тий энэ зүгээр хариуцлага үүрдэг те. Энэ чинь бол боолчлолын ёс зүй юм а. Энэ одооны нийгэмд хэрэггүй. Тэгвэл дараагийн шинэрэнд энэрэнд ямар ёс зүй хэрэгтэй вэ гэхээр зэрэг Монголоос суралцах тэр юм гайхшигтай юм гарч ирэх гээд байна. Шууд нэвтрүүлгийн маань цаг их хомс байгаа учраас жоохон хураамгүй хэлбэртэй оруулах удаа тийм ээ. Ницшегийн хэлжсэн тэр бурхан болохын төлөө тэмцэжсэн гэж нэг та сая ярьлаа. Энэ тухайд илэрэнгүй. Монголчууд одоо жишээлбэл 13 дугаар зуунд бурханы шашныг сонгосноос хойш 20 дугаар зууны ихэнх үрдэл одоо бурхан болохын төлөө гэдэг одоо бурхан болно гэдэг маань одоо мэрэгжил байх нь шүү дээ. Хамаг амьтныг яаж амгалан төрөх вэ? Одоо дэлхийн эзэн болсон нөгөө монголчууд чинь дэлхийг яаж амгалан төрөх вэ гэдэг тэр хамгийн зөв амьдралд яаж хөтлөх вэ гэдэг ухаанд суралцж байсан. Ийм бурханы хэмжээнд өөрсдөө аваач. Одоо хүмүүс бурханаас аврал ирдэг бол бид энэ амьтны аврагч нь олё л гэсэн ухаанд суралцж байсан байна. Гэтэл Европт энэ ухаан байхгүйгээр үл барам 19-р зууны тэр үеийн хамгийн сод ухаант нь байх одоо чинь Ницше хэлсэн үгээр дуусгачих. Би дахин амьдрахыг хүсэхгүй. Энэ нэгэн солиотой хүний тухай энэ яриаг сонссон уу? Гэгэн цагаан өдрөөр тэр дэнлүү асаан бариа зах зээлийн газарт гүн очиж би бурхныг хайж явна. Би бурхныг ирж өгнө гэж хашгирч гарчээ. Хүмүүс шоолж тэр яагаа вэ? Алга болчихоо юу гэж нэг нэлэхэд жаахан хөвгөж төөрчч хилдэ гэж нөгөө нэлв. Нуугч хаа юу? Биднаас айсан биз. Цагаачлж хаа юу гэхчлэн хүмүүс дааг тохоо эцгээж. Бурхан хаа байна гэж солиод үргэлжлүүлээ хашгирснаа би танад үүнийг л дуулах гэсэн юм. Бид сөмөөрөн түүнийг алчихжээ. Бид цөм алуурчд яаж алсан гэж
бид яаж тэнгисийг залгиж тэнгэрийн хаяаны улаан туяаг арчсан гэж энэ дэлхийг нарнаас нь өмчрүүлээд бид юу хийсэн гэж санана. Одоо дэлхий хаашаа явж байна? Бид хаашаа явж байна? Нарнаас улам холдоод. Эс төгсгөлгүй унаж яваа юм биш үү бид? Дээш доош хойш урагш гих зүг байна уу? Хүүтрэхгүй байна гэж юу? Харанхуй шин улам нэвсийн нөмөрч байна биш үү? Гэгэн цагаан өдрөөс дэм барихад хүрээд байна шүү дээ. Бурхныг асуулж байгаа ястын чимээ дуулахгүй байна гэж юу? Бурхны өгсөн үнэр хамрыг чинь зоригхгүй байна гэж юу? Бурхан өгчээ. Бид түүнийг алсан байна. Бид алуурчд. ертөнц дээрх хамгийн тэнгэрлэг бие бидний мэсэн дор амь тавьж байна. Энэ цусыг хэн угаах юм бэ? Ямар усаар угаах юм бэ? Ямар найр цэнгэлэн одоо бодож зохиох гэвэ? Гэд Бурхны жишигт хүрэхийн тулд бид өөрсдөө бурхад болохыг хичээх ёстой босуу. Биднээс хойш төрөх хүмүүст үүнээс илүү ариун үйл хэрэг байхгүй. Гэд тэгээ би дэндүү эрт ирчихжээ. Миний цаг болоогүй байж. Энэ гайхамшигт үйл явдал наашаа айсгүй замдаа л яваа юм байна. Сурган хүмүүсийн сонорт хүрээгүй байна. Аян цахилгаанд өөрийн цаг хэрэгтэй, од төгтөж өөрийн цаг хэрэгтэй. Тэр цаг хамгийн алсын гэрлийг энэс ч хол байгаа юм байна. Гэхдээ та нарт хүнийг оллоо гэж хэлжээ. Энэ дээрээс бол тэр барууны хөгжил гэх юм бол улам уруудлар байгаа бид нар яваад байгаа юм биш үү те. Бид өөрсдөө бурхан болно гэж ийм агуу оюун ухаанд би төрлөгийг те. Бурхан адил ийм агуу хэмжээнд болгож хөгжүүлэхийн оронд бид энийг алаад байна шүү дээ те. Тэн чинь нөгөө нэг баяа одоо дарлагдаг шиг те. Ингэж дарлагдаж ингэж явах дорой хувь тавиланд бид нар өөрсдөө аваачаад байна те. Бид нар бурхан адил бүгдэд тахигдаж бурхан адил бүхнийг аврах ийм агуу хүчийг олох ёстой юм биш үү гэдгийг тэр үед олж хараад энээсээ болж тэр гадуур хагдаад ганцаардаа тэгээ ухаан санаа самуураад тэгээд нас орсон юм хэлтүүхтэй шүү дээ. Гэтэл энэ үеийн монголчууд чинь бурхан болно гэдэг мэрэгжлийг чинь энэ хамаг амтныг аварна. Энэ агуу бурхан адил бурхны жишигт очих гэж одоо энэ хэлсэн юм шүү дээ. Бурхны жишигт очих энэ хөгжлийг хамгийн дээд зэгт нүртэл боловсруулж хөгжүүлчихэд одоо хэзээ аврах вэ гэдэг он цагаан тооцоолоод за 99 оны 7 сард эргэж хувилгаан богдосоо энэ номтойгоо яагаад энэ номтойгоо очроод энэ номоороо 21-р зуунд ингэж аврах юм байна гэдэг юм тооцоолсон. Тэр бүх ирээдүйг үзүүлсэн ишгэж яадаг шүү дээ. Тэр бүхнийг айлдаад үлдээсэн. Ийм мянган жилээр хүндрэлтнээс төрүүлж явсан энэ хөгжил рүү анхаарал гэсэн. Үндсэн санаа байгаа. Дахиад дэлгэрүүлээд ярил энэ маань улам гоё болохоор юм байгаа юм л да. Хамгийн гол нь энэ зүг рүүгээ эрдэмтэн мэрэгд маань анхаарад бүх талын салбар маань энэ зүг рүү анхаарад өөрсдийнхээ санаа хүмүүний нөгөө бүгдээрээ л буруугүй те. Зуусараа хэрэггүй. Ер нь ганц эрдэмтэн мэрэгдэж гэлтгүү. Одоо нүгийн ард нийт маань эцэгчүүд маань энэ тал дээрээ сургууль хөгжүүлэх арга барил. Ялангуяа энэ тал дээр тийм ийм сэрхүү ирж гисэн энэ хүмүүсээ дэмжээд тэгээд одоо энэ хэрүүл орол эзэн уснаа хэлцчихэд энэ ажлын төр завсарлаад нэг энэ рүүгээ анхааруул гоё юм биднээс бидний түүхээс гарч ирэх гээд байна. Ер нь түүхөө мэддэг хүн бол төрсэн сармагчин лугаадлаа гэж нэгэн нэрт хүмүүс маань хэлсэн байдаг. За энэ төрөйд өнөөдрийн нэвтрүүлэг маань өглөө төлбөр маань өндөрлөж байна. Амаргаш өглөө солон гэрлэгчтэйгээ хамт эргээд дахиад энэ сэдвээр та бүхэнтэйгээ уулзах болно. Дөрөв баяртай үзэгчтэй. Өөртөө тохирох хүнийг хайснаас өөрөө